За шинж алчаа влогт тавтан морил. За өнөөдрийн влогоор би жоохон self care vlog хийчихдэг юм гэж бодож байна. Тэгээ өнөөдөр жоохон өөртөө цаг гаргамаар санагдаад тэгээд өөрийнхөө жоохон дуртай item хийж бодлоо. Тэгээ та хэдийг хамтдаа дагуулад явцгаая. Яг ингээд ээжүүдэд одоо хамгийн гоё хэрэгтэй юм юу гэдэг вэ гэхээр нэг жоохон өөртөө цаг гаргах байдаг шүү дээ. Тэгээ тэр нь нэг тийм өдөржингөө ч юм байх шаардлагагүй, том юмч байх шаардлагагүй, жижигхэн юм байхад л гоё байдаг. Миний сүүлийн үед одоо хамгийн таалагдаад байгаа юм юу вэ гэхээр зүгээр ингээд 30 минут чамаагүй ингээд нэг кофегоо нэг юм кофе шоп ч юм уу уугаад тэгээ зүгээр ингээд юу ч хийхгүй ингээд хүмүүс хараад people watching хийн гэдэг шүү дээ. Ингээд хүмүүс хараад нэг чинь яар хүмүүс ингээд нэг хараад байгаа даа ш зүгээр л юм бодлоо ингээд нэг гоё чөлөөтэй урсгах үйл явц юм шүү. Тэгээд би яг тийм зүгээр интэнд очиод ингээд гоё юм уунгаа уцаач оролдохгүй тэгээ зүгээр л ингээд people watching хийгээл тэгээ машин өнгөрөхийг хараад ингээд үйл хөдлөж байгааг хараад хүмүүс орж гарахыг яг тэр шуумд ингээд нэг жоохон ингээд нэг юм escape мэдрээд байгаа байхгүй юу. Ямар мэдрэмж гэмдэ тэрийг одоо нэг юм одоо бодит ертөнцөөс нэг жоохон нэг холдоод нэг юм хинж биш болж байгаа. Тэг яагаад гэвэл гэрт би маш чухал хүн байгаа шүү дээ. Яг ээж хэлдэг. Манай нөхөр ингээд заяа амар чухал хүн. Тэг яг юм тийм шуумд нэг юм хэсэгхэн хоромч гэсэн яг нэг юм хинч биш болоод ингэж байж байгаа нь гоё гэх юм уу. Тэр мэдрэмж бас надад сүүлийн айгу таалагдж байгаа. Нэгс айгу олон ээжүүд ч юм уу ингээд дөнгөж төрсөн ээжүүдс аюу мэдэрч байгаа хаа яг юм ганцаараа байх орон зай ямар чухал гэдэг тий. Тийм болохоор өнөөдөр би жоохон өөртөө нэг юм өөртөө жоохон цаг гаргая гэж бодлоо. Тэгээ нүрээ жоохон хөнгөн будаа тий дээдүүлээ хамтдаа гарцгаая. Би нэр энэ подкастыг Сингагаас авч ирсэн, Сингагийн студиогоос авч ирсэн. Тэгээд таад дээр би чин Сингагийн чалчаа влог дээр үзүүлчихсэн баха. Тэгээд тухайн үед авчаад би нэг өмсөөгүй. Ер нь л нэг юм хөөрхөн юм байна гэж авчаад нэг хаяа нэг өмсөөгүй байжгаад жирэмслээд тэгээ жирэмсэлчэрж угаас ийм ботолк ингээд батгүй болчих жоочтой ингэсэн мэт тулаад жирэмсний дараа бас нэлээд чинь нэмсэн байсан ботолк өмсөж чадахгүй жаад тэгээ саяхнаас энийгээ өмсөж эхэлсэн чинь би одоо ийм л том ботолк авч ирсэн юм бах та оверсайз авснаа санаад байгаа. Гэхдээ одоо ийм томыг л авсан юм бах та энэ одоо бүр юм палаж шорт байгаа даа. Доогоор ингээд шорт өмссөн. Шорт мэддэхгүй. Ийм яг юм доогоор хашаалттай байгаа юм шиг харагдаад байгаа байхгүй. Тэгээ ууг нь л доогоор юм шорт өмсчихэд байгаа юм. Энэ бодолкийн нэг гоё юм яг би саяхнаас анзаарч байгаа. Айгуу гоё зөөлхөн болт юм билээ. Студигийн бодолкнууд анх авах жоохон дардгар заяа нэг юм хатуу материалтай. Гэхдээ ингээ өмсөд байхаар одоо энэ бүр ингээ гурил шиг зөөлхөн болцсон. Би одоо энийг ингээ унтлахны бодолкоор өмсөж байгаа байхгүй юу. Ингээ унтлахны шорттойгоо. Налтай миний нэг унтлахны хувцсны сет болцсон. Айгуу гоё зөөлхөн болчт юм билээ. Тэгээ анх бол тийм байгаагүй. Нэг зөөлхөн бодолкон дуртай бол тэгээд студигийн ботолк сонирхож байгаа бол яг өмсөөлөх юм бол зөөлхөн болчт юм билээ. Yes. За нүрээ нэг хөнгөн бодоти. Тэгингээ бас та хэдтэй нөгөө нэг сүүл Sephora-гаас авсан юмуд апдейтыг хуваалцъя тий. Та хэд сонирхож байгаа хаа. За энийг авсан. Энэ бол аюу таалагч байгаа шүү. Та хэд яг юу авсныг хармаар байгаа бол өмнөх юу харчаараа за жилчээ влог дээр би авсан нь дугаалцмаа. Энэ болохоор primer аюу гоо чийшүүлээд ер нь бол мейкапны бейс аюу гоё болт юм билэ. Тэгээд нэг жоохон сая би бүр аюу их төрчлээ та хэд харуулах гээд аюу жоохны төрөхөд л хангалттай. Угаасаа ард нь dime size гэж байгаа хгүй. Тэр чинь нэг юм жижигхэн зоос нийлэмж гэсэн үг. Тэгээд яг энийг ингээд primer-аар төрөхөд одоо миний нүрийн бод төсөөлөө үед би бүр beach club яваад beach дээр байж аал орой ирэхэд анх бодсон шиг гоё барьж илээ шүү. Энэ бол одоогийн байдлаар 10-аас 10. За дараачихын болохоор би энэ Hera-гийн юм cushion ашигладаг байж байгаа. Тэгээд энэ lamination cushion-ыг ашиглаж үзэж байгаа байхгүй юу? Надад бол аюу хөөрхөн санагдсан. Өнгө нь одоо бүтцэн те суурн жоохон мат дуусгалтай. Тайлбар үзүүлье. Аюу жоохон аваад бүтэн нүүр баг хөргөчгөр санагдсан. Бараг би бол одоо 2 тапаар бараг бүх нүрээ күшнтчгэрсэн. Яг нөгөө Hera-тай харьцуулах юм бол нэг жоохон сул тал нь юусэн бэ гэхээр энэ нь аюу нэмхэн жоохон хатуу дуу юм билэ. Түүнээс л энэ формула нь бол аюу дэжгүй. Hera-гийн энэ болохоор надад таалагддаг юм нь энэ спонж нөхгүй нартаа ийм үр ялгаатай. Энэ нэмхэн жоохон энэ болохоор илүү жоохон юм зөөлхөн юм зузаан байхгүй юу. Тэгээд харж байна энэ жоохон нэг юм хатууд байгааз энэ болохоор юм зөөлхөн бам байсан. Тэгэхээр ингээд айгүй гоё шингэдэг. Магадгүй би энийг
тэр Laneige дээр ашигладаг юм билүү? Тэгж бас болох юм те. За ерөнхийдөө cover journal нэг иймэрхүү нэг тэмчигчтэй бол дуусахгүй жоохон хуурай талтай. Одоо энэ Hera-гийн өнгөөр бол би дараа нь ингээ бүх юма баг ингээ уусгах авчдаг байхгүй blend энэ аюу гоё cushion те. Энэ Laneige энэ болохоор cushion нь жоохон энийг л тавих зорилттой юм шиг санагдсан. Дахиад одоо гэрэл сүдэр ч юм ингээ өөр юм ингээ нэг уусгаад явахд бол жоохон тохиромжгүй. За энэ болохоор нөгөө Lauren юу лээ Hourglass-ийн foundation те. Тэнийг болохоор би өвөө жигдэл гэж авсан. Тэгээд надад бүр яг тохирч байгаа. Ер нь бол миний нөгөө авах гэсэн зорилготой яг нийцж байгаа. Тэгээд одоо яг энэ ч би сорой ингээд жижиг улаан цэгмэг ч юм уу те. Тухайн үед гарцсан байгаа нэг жоохон өвгөө дармаар байгаа үед бол энэ одоо кушны дараа ороход бол яг өөрхөн тохирч байгаа шүү. За энэ Sephora-гийн энэ нөгөө нэг waterline энэ айгу таалагдсан шүү. За ер нь бол 10-аас 10 ерөөсөө унж мунсан ямар ч юм асуудал гараагүй. Гэтэ би усанд орж үзээгүй шүү. За тэгэхээр I don't know. Энэ нөгөө нэг юм палет авсан штэ. Энийн надаа хоёр хацар нь илүү таалагдсан. Тэгээд сүүдэр нь болохоор арай бараанд цэм санагдаад байгаа хгүй. Тэгэхээр би дахиж явж өөр сүүдэр аавна. Хоёр хацар нь бол аяга өөрхөн. Одоо би харуулъя. Одоо би ямар ч хацар тавиагүй байгаа. Амар гоё natural гоё харагдаж байгаа. Ийшээ жоохон их төлцсөн үгүй юу. Тайд энэ камер л жижигхэн юм руу харж ингэсэн байгаа. Зүгээр. Юу ч гэсэн энэ хацар нь айгуу гоё юм лээ. За миний нөгөө шинэ уруулын 2 комбос надад айгуу таалагдж байгаа. Энэ бор уруулын тэн нь ер нь бол одоо уруул хүрээлэгч нь уруулыг ингээ жоохон бараандуу болгочих жоохгүй. Гэтэ нэг юм бор бараамж зүгээр уруулын өнгийг илүү гоё тодруулж юм санаж байгаа. За тэгээ энэ Dior-ийн энэ lip addict бол формула нь айгуу гоё юм лээ. Нэг юм хөнгөн бүтцтэй. Нэмэрхүү гой хөнгөн бүтцтэй. Тэгээд нэг жоохон чимчгнүүлээд хаг бодвол жоохон бомруулаад ах шүү юм. Бас нэг жоохон team effect байх шүү гэсэн. Энэ комбо бол надад нэг гой таалагдж байгаа. Тэг сая ямар сүдэрт яриадсан шүү дээ. Одоо нэг иймэрхүү ямар энэ гой цэвэрхэн харагдж байгаа зү. Тэгээд уруул нь нэг тийм амар бараан бол биш. Тэгсэн мөртлөө нэг юм хөрхөн өөрөөх нь хэлбэрийг гой тодтогод өгсөн. Окей. Зэ гарцгаа идэв. Тэгээд ер нь өглөөс айгүй ус уухыг хичээдэг. Ер нь өдөрт 2-3 литр ус уухыг хичээж байгаа. Тэгээд энэ болохоор ингээд 1.5 таахгүй. Тэр энэс 2-ыг гэсөг. Тэгээ усыг ер нь бол нэг хитрхи оройдоо уугаад хар жоохон муу штэ. Тэгэхээр аль болох өглөөнөөс эхлээл ууж эхлэхгүй бол эн чинь бас яг ажил тэгээ нэг юм хоошин тавьчих юм бол тэр өдрөө амжтгүй ажил болчихдог байхгүй. Тэр би өглөө бас аль нэг юм томыг ер нь чатгаараа ингээд уугаад эхэлдэг. Тэгэхээр өдөр ер нь айгүй сайн нөгөө бицдэг. Тэгээ биц холгонд чи ингээд гидснес чинь айгүй их хот тий. Уух шаталтыг чи ингээд зөөгөөд гаргаж байгаа. Би засах чи айгүй сайн штэ. Тэгэхээр би бол ингээд өглөө босоол ер нь айгүй ихийг уучдаг. За өглөөсөө ер нь бол ингээд шууд талын уучж байгаа. Тэгэхээр одоо би одоо ингээд өдөржингөө ингээ уухтаа баг багаар уугаа явчихна гэсэн. Ер нь жоохон ахиухныг эхлэж дуусгаад тэг баг багаар ууж дуусгадаг. Эйт гарч ирээ. Сая бүр бөө юм болж гарлаа шүү дээ. Яг гарах гэсэн чинь лээ бүр уйлаад гарахгүй гэд. Би чамааг сандаг штэ. Би чамд хайртай штэ. Намайг тэрвэрээ дунт мунд гэд бүр бөө юм болоод нүүр нэг лаг нүрэ будаад гарсан чинь миний бүр нүүрэн дээр ингээд хамаг нус нөлөмсөн наалтаад бүр ингээд намайг бүр гар мараараа бүр ингээд ингэж тэрч үрээ хацар мацар базаад бүр хамаг баг нүрний бодог байхгүй болгоо шиг болсон. Зэвчсэн бөө юм болж гарлаа. Тэгээд яг одоо 12 болж байгаа байхгүй. Тэг яг манай хоёр охин унтдаг цаг нь тэр нэг 12:30-аас ер нь бол нэг 2-ын хооронд айгүй дайчгүй унтчихтiin. Тэгээд би тэр хооронд нь л гоё жоохон сууя гэж бодлоо. Зэвчсэн гоё кофе маань ирчлээ. Cheers.
Би энэ ч ирээд юу их төртэй гэхээр яг энэ миний судлахгүй энэ ихний игнэний яг энэ зам дээр байгаа. Ингээ зам дээр суугаад энэ гоо чигтэй одоо чиглэг оронд чинь тоос шороо гэж байдгүй шүү дээ. Тэгэхээр зам дээр суусан чинь нэг амар ингээл шороо халтар тийм байхгүй. Гоо ингээ сууж байгаа зүгээр ингээд гоо ингээд аж амьдралыг гоо ингээд observe хийх дуртай. Ингээл яг ингээл жоохон ингээд нэг юм хүний тарих ингээд амар завгүй айгүй олон юм бодчих. Тэгтээ айгүй ингээл дандаа л ингээл нэг бол ирээдүйд нэг бол ингээл өнгөрснэг бодоол ч юм уу айгүй тэгээд идэв штэ тий. Яг ингээд зүгээр нэг гоё кофе шоп суугаад зүгээр л ингээд энэ машин ингэж явж байна. Энэ машины ободны юм байна тий. Энд нэг ийм автобус явд юм байна гэл тий. Эсвэл одоо энэ хоёр ингээ гоё сундлаад явд юм байна гэл ингээл энэ барилганы тэр дээвэр нь тим юм байна шүү. Тэгээд энэ хоёр модны ялгаан тэр юм. Тэр цаана уулан дээр тим юм байж гэдэг юм ингээд зүгээр одоо гоё юмыг ингээд ажиглах гэх юм уу? Тэ зүгээр ингээд аж амьдралыг ажиглах тэр чинь бас айгүй гоё техникийн амрал болтой юм шиг санагдсан. Заавал ингээд кофе шоп ирээл одоо хин нэгнтэй заавал ярих шаардлагагүй, заавал уцаа орлох шаардлагагүй, заавал одоо ингээд нэг юм хийж авах шаардлагагүй зүгээр л ингээд орчмоор байгаа байхгүй юу? Би өмнө нь энийг хийж үзээд надад айгүй таалагдаад би яг хэр удаан ингээд сууч байгаа гэх чи 30 минут л байсан байхгүй юу? 30 минут яг тгээс суухтаа л бүр маш гоё амарч чадсан. Би бүр хүнд яг үндэ ингээд 30 минут л ингээд тархиа ингэж амрах ямар гоё давуу талтай байд юм бэ гэдгийг тэр өдөр ойлгосон байхгүй юу? Тэрнээс хойш ер нь бас жоохон ойр ойрхон ингээд сувтартай болчиход байгаа. Би нэг ацай боол загсан байгаа. Тэгээд тэр хоёроо нэх гоё тайван идээд гоё жоохон сууж агаад тэгээд яхаа шидэ. Тэгээд сүүлийн үед надад нэг амар гоё таалагдаад байгаа юм. Би ингээ бичлэг хийгээ явангууд бүр хинч тоохгүй заяа. Бүр ингээ хинч тоож харахгүй. Би бүр ингээд тэг хажууд нь ингээд хаа гэд ингээ ярьжсэн чи тоож харахгүй. Тэр нь бүр амар гоё. Энэ дагаа ингээд нэг октод зүгээр л ингээд бүр ингээд хэнийг ч тоодгүй заяа. Тэр нь бүр амар гоё. Яг юм Аз culture нэг юм арай өөр. Тэгээд ялангуяа нөгөө Орос охтуудын надад таалагдаад байгаа юм яг нэг юм юу ч тоодгүй заяа нэг юм хажууд нь юу болж байгааг юу ч тоодгүй нэг юм амар юм ер нь монголчууд амар юм биний амар ажилтны юм санагддаг байхгүй. Бүр ингээд одоо Америкт ингээд байхад хинч нэг рүүгээ ингээд нэг амар ингээд хараад ингээд хардггүй штэ. Монгол би ингээд нөгөө Америкт жаа Монгол дээр надад бас нэг айгүй сонин санагдчихсэн нэг өөр хэсэн юм нь биний амар хардаг. Тэгээ би ч гэсэн одоо нүунийг амар хардаг яг юм бибинийх ингээд нэг ингээд ажиглдаг шүү дээ тий. Ингээд орсуудын нэг анзаарчихсан юм нь ерөөсөө тийм биш юм байлаа. Ерөөсөө ингээд хажуугаар нь хин явж гин юу хийж гин ерөөсөө тоодгүй. Тэгээ тэрийг би яаж анзаарсан бэ гэхээр би нэг амар бичлэг хийгээл влог хийгээл ингэнгууд ерөөсөө тоохгүй байгаа даахгүй. Бүр ингээд хажууд ингээд тооцсон оролдоод ерөөсөө тоохгүй. Одоо яг миний арцууч ойнохон байна шүү дээ. Би бүр түрүүнээс хойш энд ингээд бичлэг хийгээ би 5 нэйл авах гэж үзээ. Бүр янз бүрээр үзсэн заяа. Яаж итлэг урт трайподоо мартцсан. Бүр трайподгүй. Юм ингээл тогтоох гэж үзээл. Тэгэл эндээс чи энэ кафегээ гоё өнцгөөс авах гэж үзээл. Кофе янз бүрийн өнцгөөс бичээд би нөгөө хүнд амар тэр болчиход байсан бодоод байхгүй бичлэг хийгээ явж байхдаа эргэн тойрныхаа хүмүүст ингээл амар төвдрийг амар оролцуулаад байгаа юм шиг эвгүй мэдрэмж өгчүүлж хаягүй штэ. Тэгээд амар тэр болоод ах вэ гэж жоохон санаа зовж нэгсэж энэ охин бүр тоож байгаа шинж авахгүй. Тэгээд бас энэ хойно хідэ огт сууж ирсэн. Бүр тоож байгаа шинж авахгүй бүр уцаа оролдоод хоорно. Тэр нь надад ингээд амар гоё юм. Гэт амар гоё юм 50 болгож байгаа байхгүй юу? Би бас ингээд влог хийж байхдаа ингээд амар хүмүүсийн хажууд хамаа намбагаа бичиж явчих чаддгүй маяг нөгөө бусад хүмүүсээ айгүй адил оруулчих гэдэг ч юм уу. Бусад хүмүүстэй энэ тухгүй болгочих үү дээ тийм ч юм бас бусад хүмүүс ч гэсэн гоё амраа явж хахад нэг заавал хажууд нэг хүн амар бичлэг хийгээ эхлүүлээгүй шүү дээ. Тэгээд зөвшөөрлийг авч байгаа ч юм уу яг тэгж хийдэг. Тийм болохоор яг ингээд тоохгүй байгаа нь амар заашгүй дээ гэж бодож байгаа байхгүй юу? Би энэ охноос асуусан чи ингээ миний бичлэгэнд яг ингэж өнцгөр ороод байна зүгээрөө би ингээ чамаа флиртчиж болно гэсэн чи зүгээр надад ямар ч хамаагүй шүү. Зүгээр it's okay гэдэг амар хөөрхөд байсан. Ээжүүдийн хувьд гэх юм бол ганцаараа байх цаг айгүй чухал юм шиг санагдаад байгаа юм. Одоо би өсөө хэлсэн шүү дээ тийм ингээ дандаа завгүй байж байдаг. Дандаа хин нэгэн хэрэгтэй байж байдаг. Гэтэ ээж хүн хинт ч хэрэггүй байна гэж байдгүй. Үргэлжийн мөнхийн хин нэгэн ээжийн хэрэгцээ байдаг.
Тэгэхээр одоо яг ганцаараа өөрийгөө бодох гэдэг нь айгүй хэцүү болчдөг. Би нөгөө эхнийхээ хүүхдтэр айгүй их mom guilt бас мэдэрдэг байсан аахгүй одоо ингээл ажиллаа хийгээд явхад яна ингээ хүүхдээ харахгүй ажиллаа хийгээд байна гэдэг ч юм уу. Тэгээд тэр mom guilt-ийг би айгүй даван туулсан. Одоо за ингээд гэртээ суусан ч mom guilt-тэй байд юм байна. Гадуур ажиллаа хийгээ явсан ч mom guilt-тэй байд юм байна. Яасан ч mom guilt-тэй байд юм байна тий. Тэгэхээр ерөөсөө энийг ингээд амар томруулж бодох хэрэггүй байна гэдээ өөрийгөө амар даван дийлцмээс ахгүй. Тэгээд манай сая бага охин төрсэн чинь би өөрийгөө за энэ guilt одоо төрөхгүй илгүүдээ гэсэн чинь дахиад төрөөд эхэлт юм байна. Аюу сонио. Яг юм эхнийх дээрээ даван туулсан бэжиж хоёр дахь бэби төрсэн чинь дахиад л ингээд guilty санагдаад. Яг guilty санагдаж байгаа нь амар жижиг юм дээр жишээ нь одоо яг ингээд орхиод гарахад сая би ингээд унсаж байгаа гарсан шүү дээ тий. Наваа бодож байгаа болоо хэцүү байгаа болоо. Яана ингээд хажуунаас нь холтчлоо гэл ингээд амар хэцүү болол эхэлж байгаа байхгүй. Тэгэл би анх нөгөө ирчээд айгу хэцүү байсан. Тэгээ би ChatGPT-гээс суугаад гэсэн чинь ChatGPT айгу хөөрхөн хариулт өгсөн. Тэр нь болохоор ингээд age ban гэдэг чинь чи ингээд 24-7 яг хажууд нь physically байх биш. Age ban гэдэг чинь одоо чамаг эргэн тойроод бүхэл бүтэн ийм экосистем ажиллаж байгаа тий. Чамаг тойроод одоо бүхэл бүтэн ийм систем байгаа тий. Экосистем байгаа. Тэр нь ганцхан чи нэг хүүхдийн хажууд 24/7 байх биш. Одоо чиний экосистем гэдэг чинь чиний нөхөр байгаа тий. Чиний хүүхдүүд байгаа. Чиний одоо thank you. Тэгээд чиний одоо бизнес чинь байгаа. Чиний өөрийн чинь одоо сэтгэл зүй байгаа. Энэ бүх юм бол ингээд экосистем ээ. Тэр чиний одоо ертөнц ганцхан нэраа хүүхэд биш. Чиний ертөнц гэдэг чинь амар юм экосистем учраас чи тэрийг ингээд баланс хийх ёстой. Одоо тэнцвэржүүлэх ёстой. Одоо аль нэгэн рүү хитрхи 24/7 ингээд байх юм бол бусад юм чи уннаа. Тэр чи ээж байхын экосистемээ айгуу гой тэнцвэртэй авч явахын тулд чи нэгэнд нь одоо ингээд цагаа зарцуулаад гараа явж хахад нөгөөтгийгөө алдаад юм уу ээж байж байгаа гэсэн үг биш ээ. Нөгөө бүх одоо экосистемийнхаа тал бүрийг ингээд тэнцвэртэй авч явах нь чи ингээд айгуу мундаг сайн ээж байж байгааг нэг шинжээ гэж хэлсэж би ингээд ёо тийм байлгүй гэж бодож байгаа байхгүй бүр ингээд тийм ээ баярлаа. Тийм болохоор одоо яг одоо бол би ингээд гой кофегоо уугаад ацай боолоо идээд ингээд сууж байгаа ч гэсэн миний нэг одоо би өөрийнхөө сэтгэл зүйд анхаарч байгаа өөрийнхөө нэг гоё экосистем тий энэ ч гэсэн бас миний нэг экосистемийн нэг хэсэг болчих жоохгүй юу. Тэр энийгээ ч гэсэн ингээд тэнцвэртэй авч явж байгаа нь эргээд би ингээд сайн одоо ээж байж хахад амар нөлөөлж байгаа гэх юм уу. Тэгээд ер нь бол одоо би ингээд 30 минут ч юм уу нэгэн цаг ер нь бол би ингээд 30 минут ч юм уу нэгэн цаг яг ингээд өөртөө зарцуулчаад ихтэй харахад миний mood бүр ингээд 10 дахин илүү гоё байдаг байхгүй ингээд ямар нэг юмд яараа сандраад ингээд айгаад айцтай өөрийгөө зовоогоод байгаа юм юу ч байхгүй 10 дахин нэг юм гоё тайван тий нэг юм happy гоё хөнгөн байдаг. Тэгэхээр ингээд баг өөртөө зарцуулж тий өөрийгөө өөртөө гаргаж байгаа өөртөө одоо авж байгаа энэ цаг нь ч гэсэн эргүүлээд миний гэр бүлд амар эрг нөлөөтэй байгаа байхгүй юу. Яна энэ бичлийг үзэж байгаа одоо single тэгээ оюутан ч юм уу эсвэл жоохон охтууд бүр гайхаж байгаа хаа яагаад ингээ өөртөө зөвөргөө кофе шоп суухад ийм их юм яриад бодоод байгаа юм бол гээд ээж басны дараа ойлгоно. Би ч гэсэн энэ төвчлэгээ өөрөө 10 жилийн өмнөх өөрийнхөө хувилбараар үзсэн бол юусвэртэй ингэж бодсон баха. Яг ээж басны дараа ийм л болт юм байна. Тийм болохоор хэрэг single хүмүүс үзэж байгаа бол single ах цаг хугацаагаа хайрлаарай. Чин ч гэсэн бас амар гоё шүү те. Амар ганцаардаа бас жоохон тийм үе байдаг шүү дээ. Тэгээ single ахаад нэг юм. Ер нь нэг юм хайр дурлалын асуудал ч айгүй хэцүү байдаг шүү дээ. Single ахаад тэгээ romance, relationship problems, relationship drama айгүй хэцүү байдаг. Гэхдээ бас single аханы гоё юм. Бүх цаг чинийх бүх цагийг чи өөртөө зарцуулна. Чи амьдралынхаа бүх зүйлийг өөрөө шийдээд явна. Тийм болохоор бас гоё. Enjoy хийгээрэй гэж хэлмээр байна. За энэ миний ацай боул. Би болохоор chia seedтэй тэгээд манготол авах дуртай. Хаяа нэг жимс нэмжтэй. Тэгээ ер нь бол нэг их юм дээр нэг хийх дургу. Яг бол энэ ч угаас өөрөө хангалттай одоо сахарлаг гэх юм уу. Тийм болохоор одоо байгалийн сахартай. Тийм болохоор нэмээд зундаа олон юм хийгээд их юм бол дими гэж боддтой. Яг энийг нь амсах дуртай.
За би нэлээд сууж агаад 3 дугаар сараа төлөвлөж эхэллээ. Ариун планер дээр 3 дугаар сар дээр болсон чинь өг нь амар хөрхэн show up for yourself гэж аахгүй өөрөөхөө төлөв хичээсээр агаарай гэж өөртөө бууж өдөр болгоо ингээл нэг жижиг юм чамаагүй хийгээд агаарай л гэсэн утгатай л тоо. Ер нь бол одоо 3 сар арай гараагүй байгаа. Гэхдээ 2 сар айгу баг хугацаатай болохоор би ер нь одоо жоохон 3 сараа төлөвлөөд эхэлж байгаа. Тэгээд хамгийн түрүүнд хийдэг юм маань болохоор ер нь нөгөө нэг 3 дугаар сарынхаа ингээд бүтэн сарын ингээ гоё лейаутыг ингээ тавиад өгдөг. Тэгээд яг одоогийн байдлаар мэдж байгаа өдрүүдэд зааж өгөөл яг бодож байгаа юмнуудаа ингээд нэг хальт талт ер нь том зургаар зоогоод өгчдөг. Тэгээд яг тухайн сарны эхлэхээр угаасаа юм өөрчлөгддөг шүү дээ тий. Тэгээд ингэ явцдаг. Ер нь би сарын ихэнд бас нэг хийх дуртай юм нь юу вэ гэхээр энэ дэвтэр дээр нөгөө сарын эхлэл дээр нэг зур нэг хоосон хуудас байхгүй юу тэмдэглээд тэн дээр болохоор би энэ сарыг ер нь ямар шууд байлгамаар байгаа гэж зүгээр нэг юм сэтгэл зүй талаасаа ингэ бичиж буулгадаг гэх юм уу. Яг ингээл нарийн ажил тэрийг хийн энийг хийн гэж тийм юм төлөвлөхөөс өмнө эхлээд за энэ сарыг ямар байлгамаар байна гэдэг юм интеншнээ тавьж өгөх дуртай. Та хэдтэй хуваалцмаар байгаа юм гэх юм бол би цагийг айгүйх гадаа өнгөрөөмөр байна. Ер нь хотуудтайгаа гэр бүлээрээ айгүйх гадаа цагийг өнгөрүүлмээр байна. Гадаа тогломоор байна. Хүүхдүүдтэй баг насын гадаа өнгөрүүлдэг тий. Гадаа тоглож өссөн гэдэг тэр мэдрэмжийг хүүхдүүдтэй ч гэсэн өгмөр байна. Гоё ууланд гармаар байна. Богд уул рууч гармаар байна. Өөр зөндөө олон гоё юм хайкинг спотд Монголд ингээд очиж үзмээр байна. Төвшөөгөө тахгүй тий. Ингээд өглөө ингээд хүүхдээ ингээд сэрээд аваа ямаар байна. Очоод уулан дээр ой модон дунд нь л ер нь жоохон цагийг гадаа өнгөрүүлмээр байна. За тэгээ 3 сар миний хувьд айгүй чухал сар авах болно. Тэгээд нэг тэгээ дараагийн жилчээ влогуудаар нь хуваалцъя. Би ч гэсэн бүрхэн гоё төлөвлөлтөө хийгээд амжичлаа. Тэгээ яг энэ төлөвлөлтийг хийхэд бол сая нэг 15-20 минут л боллоо заяо. Амар хурдан. Тэгээд ингэхэд л ингээд тарих айгүй гоё цэгцрээ явчихдаг. Тэгээд би ариун уян планер дээр төлөвлөлт хийдэг. Та тэрөө аваагүй байгаа шүү за. Манай ариун академи Instagram хуудас руу бичээд гой хөргүүлээд ч юм уу очоод байршлааснаас авах боломжтой. За өнөөдөр бас нэг шинэ бич орж үзээгээд бүр яг Бангтао бичийн бүр ингээм хамгийн төсгөлийн Лаян бич дээр ирсэн байж байна. За hi guys, шинэ өдрийн vlog эхлүүлж байна. Тэгээд өнөөдөр би баг охиноо аваад бич дээр ирсэн байна. Ер нь бол оройдоо бичээр салхилах аюу гоё санагдаж байгаа. Энэ бич ороход яг нэг юм өглөөний нар байдсан шүү дээ. Одоо 9-өөс 11 цагийн хооронд тэр аюу гоё. Эсвэл одоо нэг 4-өөс 6-гийн хооронд тэр нар аюу гоё санагддаг. Охиноо аваад салхилуулах гад ирсэн гэсэн чинь манай охин кар сэтэн дээр унтчихлаа. Тэгээ манай том охин болохоор бичэнд аюу дургу яг юм хамаг илсэн алдаад байна гэд яг илсэнд айгу дургу тэгээд хөл мүлэн дээр нийлсэн алдахаар нэг илсээ угаамаар байна гэдэг юм жоохон тийм нэг юм ингээд арьсанд нь юм наалдахад л айгу дургу байхгүй гэсэн чи манай бага охин болохоор одоо мэдхгүй дуртай дургу мэдхгүй байна гэхдээ ер нь ингээ хамт хөрхөө явцдаг. Тэгээ би өөрөө болохоор би чинь айгу дуртай яг юм далайн өнөр би ер нь устай ойрох айгу дуртай усанд айгу дуртай янз бүрийн одоо water body гэдэг шүү дээ тий одоо далай байна уу нуур байна уу ер нь усанд айгу дуртай. Тийм болохоор би өөрөө айгу орох дуртай. За тэгээд гоё салхилъя гэж бодож байна. Та хэдэд эргэн тойрны жоох харуулах. Ер нь жоохон хөнгүү бич дээр ирсэн хайж хагаад жоохон гоё хөнгүү бич. Тэгээд энд болохоор одоо яг юм далаа дээр нь ямар нэгэн тийм гоё юу идэв штэ. Ингээл ор морч юм уу эсвэл ингээд ууж идэх юм гаргадаг тийм юм ерөөсөө байхгүй. Зөвхөн нөгөө зорж ирсэн хүмүүс нь л байгаа гэх юм уу. Зорж ирсэн хүмүүс нь л гоё алчуураа аваад ингээд амрах гад ирдэг. Хов хаасан заяа нэр та. Ийм зөв хүмүүстэй. Муу яг ингээд далаа руу ингээд гараад ирэхээр өнөр нь бүр хамаагүй өөрөөд байхгүй. Яг юм гоё далайн өнөр өнөртэй л. Yeah. Тэ бүр юм ганц хоёр хүн л яг ингээ алхаад сэлээ явж байгаа.
Нарны шилээ мартчихжээ. Амар гоё нөө. Нилээ норчлоо. Яа. Амар норчлоо. Ер нь далаа ус нөгөө өдөр бүр айгуу гоё юм номхон болцсон байдаг. Ямар ч тийм давлгаа молгоогүй. Тэгж жагаад яг юм дахиад амар норчлоо. Йоо. Тэгж жагаад нэг 4-5-ын үед ч юм уу нилээ юм юу болчт. Ширүүн болоод амар давлгаатай болоод ирдэг. Тэгээ одоо яг тийм үе дээрээ болчих. Энэ элсэн дээр зөндөө олон хавчгүйгээд та нар харж гэнэ үгүй юу? Би тэгээд нэр нэг юм ойлгосон. Энэ аяллаар өөрийнхөө нэг юм амардаг аргыг айгу ойлгосон. Би ягаад ч юм нэг юм энд ирчээд ихний хэдэн хоног ерөөсөө амарч чадахгүй байгаадсан байхгүй юу? Тэгээд нэг юм тарих амар дотроо амар завгүй байгаад нэг л амарч чадахгүй байгаад тэгсэн чинь хүн болгоо яг өөр ингэсэн юм амрах аргатай байд юм бэлээ. Одоо жишээ нь зарим хүмүүс бол бүр яг юм олон хүний дунд байж цагийг яг юм тэ зугаацж ингэж өнгөрөөж гоё амардаг бол зарим хүмүүс зүгээр л гав ганц харахнаа байж амардаг ч юм уу тэ. А зарим хүмүүс яг юм уул муулн гараад алхаж амардаг бол зарим хүмүүс зүгээр л хоол гоё хоол хийж идэж амардаг ч юм уу тэ. Энэ гурван нохойг хараач ямар хөөрх юм бэ. Ямар хөөрх юм бэ. Яа нэг гурав одоо найзууд юм бах та. Эзэн нь нэг байгаад ах ээ. Тэгэхээр гурлаа нэг айлах юм бах та. Тэгээ яг миний амрах арга болохоор би юм sensory activity хийж амарт юм байлээ. Sensory гэдэг нь одоо яг юм миний 5 мэдрэхүйд нөлөөлдөг юмнууд гэх юм уу. Тэр одоо sense гэдэг чинь за харах те мэдрэх, үнэрлэх, сонсох гэл тэдрээд нь шүү дээ. Яг тэд нарт ингээд нөлөөсөн ялангуяа миний мэдрэх, за үнэрлэх, харах гэд яг эднэрт нөлөөсөн юмнуудад би бүр ингээд яг гоё амардагаа би бүр ойлгосон энэ удаагийн аяллаар. Тэгээд одоо жишээ нь далайн ирэг дээр би ингээд 30 минут байхад надад одоо маш гоё амралт болдог. Яад үл би ингээд далайн унс үнэрлж जैन те. Ингээл нэх гоё далаа харж जैन. Тэгэл яг гоё ингээд элсэн дээр ингээд алхаал явж जैन. Тэгээд яг тиймэрхүү нэг юм sensory activity хийж би бүр тарих маань айгуу гоё амарт юм нэдэ ойлгосон. Тэгээд уул нь гарахаар ч гэсэн ингээд уул нь гарч юм амар зовдсон шүү дээ. Бүр ингээд яах гэж өөрийгөө ингэж тамлаа гэж боддог ч гэсэн яг ингээд тарих айгуу гоё амардаг. Ингээд зөвхөн мод хараад тэгэл уул нь гарч аач ингээл яг зөвхөн уртлын нөгөө бартаага аюусаа харж явдсан шүү дээ. Нөх олон юм бодоод явчихдаггүй. Яг ингээд доошоо жижиг рахалгаал ингээд шороогоо хараад урдаагаа чулуугаа хараад бартаага хараад явах нэх гоё амардаг болохоор яг уул нь гарах ч гэсэн миний хувьд амар sensory activity гэдэг юм лээ. Тэгээ яг тиймэрхүү юмнууд хийж би бүр яг юм тархиа амраадаг байгаа байхгүй юу. Тийм. Тэгэхээр та манаас яг яаж амардаг вэ тий? Амарна гэхээр л нөгөө нэг унтах биш байгаа байхгүй юу. Амарна гэхээр л ингээд одоо биеийн амралт биш тий. Тархины амралт гэж шал өөр тусдаа зүйлүүд юм санагдсан. Тэгээ яг тэр тархины амралт чинь яаж ямар аргаар гоё амардаг вэ? Тэр аргыг олж мэдээд ер нь хийх ёстой маань гэж аягүй сайн ойлгосон. Энд ингээ моднууд нь амар хөшүүн санагдаад байдаг шүү дээ. Хараа. Энэ мод бол бүр яг нэг амар хөшүүн өвөө байгаа байхгүй юу? Би нөгөө нэг чалчаа влог дээр нэг Монгол гарч яваад нэг баахан модыг энэ яг тийм хүн яриадс ч хүмүүс наа шоолоод. Яг бүр нойргүй ээж тарих яг ингэж ажиллана гэж шоолоодсан. Тэгээ би яг юм хараад амар юм сүнсийг мэдрээд байдаг ш нэрээ. Яг юм одоо соулын амар мэдэрдэг гэх юм уу? Энэ нэг тиймэрхүү соултай юм санагдаж байна гэдэг. Одоо моднууд ялангуяа надаа ингэ соул нь бүр амар мэдрэгддэг яг юм сүнсэн гэх юм уу? Тэгээ яг энэ би чи энэ моднууд бол яг юм маш хөвшин санагддаг юм бүр юм маш хөвшин. Тэгээд нэг юм нарийнхан мөчрөдтэй байгаа. Мөчөрч гэжтэй одоо ногоо ч юм уу тий. Яг н ургаж байгаа навчнууд нь бүр юм нарийнхан бүр юм зураасан ийм навчнуудтай. За манай охин сэрчиж охиноо жоохон гой салхилуулж агаад тэгээд би өөрөө жоохон бичрэ орлоо. Далаар орлоо. Ой жоохон гой далаар ортой.
Йоо, сая бүр ямар амар юм болчихоо. Би сая 70-аад ороос хэлчихсэн. Тэгээд айгүй том хүчтэй давлгаатай байгаад шүү дээ өнөөдөр. Тэгээд яг айгүй хүчтэй цохилдог байхгүй юу? Тэгээд ингээл урагшилсан чинь нэг том юм гараараа түп гэл яг юм айгүй чанга цохтیں۔ Тэгэхээр би үгүй талаа дотор ийм хатуу юм юу гэж болох ямар сони ингээ харсан чи амар том jellyfish бүр юм цагаан өнгөтэй бүр ийм том ингээ гар мар хамгийн өмнө ингээ цулцгнаад би бүр нөө гэж шууд гараад ирлээ ёо бүр айсандаа нүдрүүгээ далаа ус оруулаад далаа ус хамраараа амьсгалаад ямар фейл юм бэ ямар амар юм бэ гэхдээ jellyfish чинь тийм зөөлхөн амт юм биш юм шиг нь айгүй хатуу юм байна. Бүр ингээ пут гэж яг нөгөө нэг одоо толгой биеийн гэх юм уу да. Тэгээ доороо чинь амар уртарт хөлтэй байгаа шүү дээ. Тэг ягаад ч юм нэг юм хазуулсангүй нэг юм чи одоо хөл мөлн ингээд нөгөө хатгаа ичдэг шүү дээ хазаад хатах тийм үү хацдаг юм мэдэхгүй юу. Йоо тэгтээ бүр айчлаа. Буцаж орж чадахгүй нэ. Ууг нь би чинь далаад амар ороод нэлийн уддаг байхгүй юу. Одоо ийм харц үн чи яаж буцаж орох юм бэ те? Ямар амар юм бэ? Йоо. Окей. Бүр ажиллаа. Хөөе энэ хөөрхөн жижигхэн модыг хараач. Хартаа. За энэ бол залуухан мод байна. Энэ одоо айгу залуухан сүнстэй юм санагдчихэв. Энэ яг нэг юм 17-той эрэгтэй хүүхдтэй байгаа байхгүй юу? Энэ хартаа. Wild beach дээр ирэх нэг юм ингээд зүгээр л яг байгаль ингээд бэжэдэг. Энэний үндэс нь ямар зөв юм бэ те? Манай охин тийшээ гоё салхилгаад алхаад явчлаа. Тэгээд би яг энэ модон доор ингээ гоё сууж जैन. Тэгээд сууж байхдаа нэг хэсэг гоё амарч агаад яг гоё бодлоо төрөө тайдтай өргөжлүүлээ гоё ярмаар санагчлаа. Тэгээд сая миний нөгөө ярьжсэн тэр амрах арга дээр юу бодоодсэн чинь энэ ганц яг миний арга биш юм шиг надад санагдаад байгаа. Ингээ бодох тусам ингээ хүмүүс бид нар яагаад ингээ байгалаас ямар холдсон юм бэ тий. Яагаад ингээ байгаль гарах тийм хэцүү яг нэг юм ажил болцсон юм бэ тий. Яагаад энэ ингээ зүгээр энгийн байж болохгүй гэж энэ байгальтай ойр бох тусмаа хүн болгонд маш гоё давуу талтай юм санагдаж байгаа. Тэгээ би бол одоо жишээ нь ингээд хүүхдүүдийнхээ ингээд байгаль бүр юм ойрхон байгаад яг л ингээд байгалийн нэг хэсэг байж амьдраасаа гэж хүсэж байгаа байхгүй юу. Заавал ингээд агаарт гарна гэх юмнуудаа бэлтэж аваад бүү юм болоод төвчрэл ингээд явдаг л та. Гэтэ одоо тэгсээр байгаа тэрийг ингээд нэг юм энгийн зүйл болгомоор ч юм шиг тийг санагдаж байгаа. Тэгээд яг энэ sensory байдлаар амарна гэдэг чинь зөвхөн миний арга биш. Ер нь хүн болгоно айгу хэрэгтэй арга юм санагдаж байгаа байхгүй юу. Тэгэхээр та хэд манд бас энэ влогийг үзэж байгаа бол тий одоо ингээд амарна гэдгийг 4 ханныхаа дотор тий ингээ орон дээрээ өвтөд амархаар төсөөлөхгүй гараад яг гоё модон дунд орж үзээрэй. Тий нэг гоё forest bathing гэдэг нь штэ. Японд бүр тийм үг гэдэг юм бэлээ. Ой модонд ингээ усанд орно гэд. Яг тэрийг бид нар ингээд илүү гоё хиймээр ам шиг санагдаж байгаа. Тийм илүү гоё цагийг ингээд байгальд өнгөрүүлээрээ тэгж гоё амраарэ тэрийг ингээд амьдралынхаа нэг хэсэг болгоорой гэж хэлмээр байна. Одоо ингээд яг өсвөр насны хүүхдүүдтэй ингээд ажиллаж байхад одоо миний үеийн өсвөр насны хүүхдүүдээс илүү олон яг юм сэтгэл зүйн асуудлуудтай юм шиг санагддаг. Илүү юм хэцүү байгаад юм санагддаг байхгүй юу? Тэгээд яагаад бас ийм юм бэ гэдгсэн чинь одоо юу гэдэг аюу олон жил утас оролцсонтой холбоотой гэж би өөр сая сүүл бүр нэг юм тархины юм подкаст би ингээд сонсож байгаа тэрийг олж мэдсэн заяо. Бүр яг ингээд Gen-Z үеийнхэн бусад үеийнхнаас илүү их утас оролцсон гэж аахгүй. Илүү их сошиал медиа скрол хийсэн, илүү их одоо ингээд утастай маш их цагийг өнгөрүүлсэн учраас одоо яг юунаас ингээд ад шаргал мэдрэхээ одоо мэддэггүй айгу хэцүү байдаг гэж аахгүй. Тэгээ нэрээ ингээ бодоод үзсэн чинь тэд нар чинь ингээ ухаан ороход л утсан байсан. Тэгээ ухаан ороход л сошиал медиа гэдэг юм хөгжсөн байсан болохоор одоо би ингээ сүүлийн хэдэн жил сошиал медиаг ингээ ашиглаад бас л одоо зөндөө олон юм токсик одоо юм хабитууд гэх юм уу та жоохон сөрөг юмнууд бас ингээл туулсан л байгаа хгүй. Тэгээ өөрийгөө харьцуулах гэдэг ч юм уу. Айгу олон тийм сөрөг юмнууд бас ингээд сошиал медиагаас болж олж авч исэн. Тэгэнгუთ яг ингэ өсвөр насны хүүхдүүд гэдэг чи одоо дөнгөж ингээд өсвөр насны дөнгөж л ингээд нэг өөрийгөө олох гэж байгаа үеийнхэн шүү дээ тийм ээ. Тэр тэд нар маань ингээд бүр бага ахын л ингээд энэ ертөнцид ингээд холбоотой байж байгаад ингэсэн гэж бодохоор бүр яг ингээд утас яг ингээд цавуу шиг байдэн шүү дээ бүр ингээд тийм болохоор бүр ямар хэцүү байгаа болоо гэж би бүр ингээд өмнөөс нь бас ингээд боддог байхгүй юу. Одоо миний үеийнхаас бүр илүү хэцүү байгаа.
Тэгэхээр тэр хүүхдүүд тэр үеийнхэн ялангуяа ингээд утас гэдэг юм одоо бүр нормал болцсон тий яг сошиал медиа гэдэг юм бүр дэндүү нормал бүр яг юм хэвийн зүйл учраас тэр нь одоо маш их сөрөг зүйл авчираад байгаа гэж мэдэхгүй явж идэг гэж магадгүй бах. Тэр энийг үзэж байгаа өсвөр насныхан байгаа бол утаснасаа холдохыг хичээгээрээ сошиал медиагаас төр холдохыг хичээгээрээ тэгээд байгаль гой цагийг өнгөрүүлээрээ яг юм уйтгартай санагдаж магадгүй. Тэгээ зүгээр ном унших уйтгартай санагдаж магадгүй. Угаасаа утас гэдэг чинь амар допамин өгдөг юм болсон байгаа шүү дээ. Ингээд маш богино хугацаанд скроллдол бүх юм ингээд айгүй хурдан хэмнэлээр ад жаргал өгдөг болсон. Тэр айгүй хэвийн болчихсон болохоор зүгээр хоол хийж идэхтэй зүгээр ингээ юм үзэхгүй, утсаа үзэхгүй, сошиал медиа үзэхгүй хоол хийж идэх. Зүгээр номоо унших. Зүгээр гадаа чихчүү хөвч биш хамаагүй. Тэгээ дуу муу сонсохгүй зүгээр ингээ гадаа уйдаад алхах ч юм уу. Эсвэл зүгээр ингээ хүнтэй удаан юм ярих энэ төр ингээд айгүй уйдгартай санагддаг гэж магадгүй. Гэтэ тэд нар чинь айгүй хэвийн зүйл, тийм зүйлсээс хүмүүс ахаад айгүй гоё ад жаргал мэдэрдэг. Тархиа байнга ингээд амар идэвхтэй, амар хайпер тийм актив юмнуудаар ингээд хооллоод ахгүй. Зүгээр л ингээд оршиж үзмээр байгаа байхгүй. Тэгээ оршиж сурмаар байна. Оршиж одоо оршихыг хичээгээрээ тэгэх юм бол бас бидний сэтгэл зүйд айгүй эрүүл. Ингээд далайн ирэг дээр байх нэг гоё юм нь надад одоо ингээд илс далаанаас гадна зүгээр ингээд байгалийн өөрчлөлт айгүй эрс мэдрэгддэг гэх юм уу. Ингээд 15 минутаар айгүй өөр болдог. Одоо нарны байршлаас хамаарат далайн өнгө өөрчлөгддөг тий. 15 минут тутам цаг агаар өөр болж байгаа болохоор салхи өөрчлөгддөг. Салхи өөрчлөгдөхөөр давлгаа өөрчлөгддөг. За тэгээ нар буугаад ингээд ирэхээр моднуудын өнгө өөрчлөгддөг гэх мэтчлэн. Тэр өөрчлөлтүүдийг ингээ баг багаар мэдрээд суух хамгийн гоё юм уу? За энэ чалчаа влог маш гоё 50 байсан баг гэж найдаж байна. Би бүр та хэдтэй яг энэ влогоор бол үнэхээр гоё тайвшраад ярьж чадлаа. Yes. За тэгээ дараагийн влогоор уулзлаа түр баяртай манайхаа.